гэж газар болон бусад үл хөдлөхийн хөрөнгийн байршил, хилцааг, талбай эзэл хүн, тоо хэмжээ, төлөв байдлыг тогтоох, чанарын болон эдийн засгийн үнэлгээ хийх, төлбөр ногдуулах үндэслэлийг бий болгох, тэдгээрийн эзэмшил ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах зохицуул ажиллагааг хэлдэг. Харин кадастрын зураглал гэж геодезийн хэмжилт, тодруулалт, боловсруулалтын үр дүнгээр бүх төрлийн кадастрын зураг үлдэх үйл ажиллагааг хэлдэг. Үл хөдлөх эд хөрөнгийн төрлөөс нь хамааруулан кадастрын зураглалыг газрын, хот байгуулалтын, инженер, шугам байгууламжийн, геолог уулуурхай, бусад гэж ангилдаг. Тухайн кадастрын зураглалыг мэргэжлийн аж ахуйн нэгж байгууллага, иргэн, холбогдох хууль тогтоомжийн дагуу буюу газрын үндсэн зориулалт, хэрэгцээг харгалзан газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллаар ялгаж, газар, хөрс, ус, ургамлын байр зүйн агуулгатайгаар үлддэг. Кадастрын зурагтай холбоотойгоор байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь эзэмшиж ашиглаж байгаа газартаа геодезийн цэг тэмдэгт болон эдлэн газрын хилцаагийн тэмдэглэлийг гэмтээх, устгах, захих зөвшөөрлөг нүүлгэн шилжүүлэх, эрх бүхий байгууллагын зөвшөөрлгүйгээр кадастрын зураглалын мэдээллийг засварлах, бусдад дамжуулахыг хариулдаг. Кадастрын зурагтай холбогдсон маргааныг геодез, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэх ба уг шийдвэрийг зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргана.